За тэгвэл нийслэлийн 9 дүүрэгт нөөцийн махны өргөтгсөн худалдааг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байгаа. Үүнд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны Стелла төвийн урд талбайд нөөцийн махны худалдаанд 200 иргэн ирсэн эдээч 70 гаруй нөөцийн мах авлаа. Харин үлдсэн иргэд 4 цаг гаруй хүлээсний эцэст гар хоосон буцаж байна. Энэ миний санаагаар бол байна. Энэ 9 улсууд нь сайхан нэг нэгээр ойчрол зогсоод зохион байгуулад ирснээр нь ингээд өгөөд нөөцийн хамахыг тараавал илүү хүртээмжтэй байна. Тэгээ шүлхий гарцсан, тэгээ вакцинжуулалт явагдсан. Тэгээд одоо вакцин хийсэн малын мах авахгүй гэдэг байгаа шүү дээ. Худалдаж авч идэж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгээд одоо вакцин шүлхий гарцсан болохоор одоо ер нь нөөцийн махнаас авахаас өөр арга байхгүй. Юуны нөөцийн мах чинь нэг иймэрхүү байт юм байна шүү дээ гэсэн тийм л юм хараад зогсож шиг байна. Тэрнээс биднес бол хүртэх юм бол алах. Хоньны мах 19 кг 800 г. Хэдэн нөгөргөө авав? 250 хэдэл болох шиг болоо дөнгөнд харсангүй байна. 7 дээрэл 50 номер авлаа. Зарим нь энд хонсон байж штэ. Тэгээ номергүй улсууд нь замраагүй юу яагаад юм штэ. Таарч өрөөд нэг дуслах юм байхгүй хэцүү байна. Бид бүхэн Баян зүрх дүүргийн зах дээрээс яг сайн шинэ малын мах асууж үзгээд өхрийн мах бол 34 мянгатай, за хоньны мах бол 26 мянгатайгаар худалдаалагч байгаа маа. Иргэдийн хувьд бол нэг худалдаа авалт ихтэй 5 кг-аас доош худалдаа авалт их боломжтой байгаагаа хэлж байна. Одоо 26 мянга гэдэг чинь ер нь тэгэл нэг 2 хилэн мах авахт 52 мянга төгрөг болоод байна шүү дээ. Ер нь нэг 4 хилэн мах авахт 100 мянга төгрөг болоод байна шүү дээ. Тэгэхээр айгүй хүндрэлтэй, үнэхээр үнэтэй байна. Буугаагүй байна махны юм. Шинэ мах ер нь баагаар аваа идэдэг ер нь. Тэ. Ер нь өхрөө мах голцоо иддэг байхгүй. Тэгэхээр ер нь шинэ мах л авт. Сая килограммын за ер нь нийлээд 100 мянга болж байна. За ийм мах чинь сая юуг нь харсангүй. Килограммыг харсангүй. Ер нь бол үнэтэй л. Үнэтэй л. Тий. Махны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор нөөцийн махыг бэлтгэннийлүүлж байгаа юм. Гэвч өнөөдөр борлуулсан нөөцийн мах нь хүрэлцээгүй улмаас иргэд 26 мянган төгрөгөөр махаа худалдан авахар зах руу явуулна. Өглөөний 10 цагт зарагдаж эхэлсэн нөөцийн мах 12 цаг гэхэд бүрэн дууссан юм. Мөн Баянгол дүүргийн ажлын албанаас яриа авах гэхэд мэдэхгүй, яриа өгөхгүй гэх тайлбарыг өглөө. Мөн хүнсний дэлгүүрүүдээр дамжуулан нөөцийн мах худалдаалахгүй байгаа нь нөөцийн махны эрэлтийг нэмэгдүүлж байгааг иргэд хэлж байлаа.